Сайн байцгаана уу? Би 13 дугаар цэцэрлэгийн эмч Үүр Зайх байна. Цэцэрлэгийн байгууллагад нийтдээ 10 жил ажиллаж байна. За манай цэцэрлэг ашиглалтанд ороод 4 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа учраас шинэ цэцэрлэг учраас ариун цэврийн байгууламжийн хувьд хангалттай сайн нөхцөлтэй гэж үздэг. За манай цэцэрлэг B1 давхар, 1 давхар, 2 давхар гэсэн нийтдээ 3 давхар байгууламж байдаг. За давхар болгондоо 2-оос 3 гар угаалтуртай. Жишээлбэл гал тогоонд тогоочны гар угаалтур, эмчийн өрөөнд эмчийн гар угаалтур, ажилчдын алжаал тайлах өрөөнд мөн гар угаалтуртай. Мөн V1 давхартаа эрэгтэй эмэгтэй гэсэн ариун цэврийн өрөөтэй учраас гар угаах нөхцөл нь харьцангуй сайн байна. Багш ажилчид бол өөрийн гарын альчуурыг хэрэгэлдэг. Мөн салфетик, гарын салфетикийг мөн хэрэгэлдэг. Савнгийн хувьд болохоор хүүхдүүд маань улирлаар эцэг эхүүдээсээ авчдаг учраас хангалттай гэж үздэг. Ажилчдын хувьд намар хичээлд орохдоо бүх ажилчид нэг ажилчин нэг савн гэсэн аяныг өрнүүлэе гэж би бодож байгаа.